Сайн байна уу? Эрцээс угаас мэдчилж байна. Өнөөдөр бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ шээс хүрээ шүн сэрдэг бол яг одоо энэ дасгалыг хийгээрэй. Өглөө болол нам тавин унтаж чаднаа. Солонгосын алдартай эмч мөн одоо ютубер хүн хэлсэн үг та бүхэнтэйгээ орчуулан хүргэж байна. Тэгэд энэ одоо дасгалыг, энэ заасан дасгалыг тийм ээ олон хүмүүс амьдралдаа хэрэгжүүлээд үнэхээр одоо сайн үр дүн гарсан, сайн унтдаг болсон, ойр орхон одоо шийхэ болсон, биеийн сайжирсан талаар ингээд сэтгэлүү бичсэн байсан. Тэрийг бас ингээд дурдж оруулсан байгаа. За ингээд та бүхэндээ эрүүл мэндийг сайн сайхныг хүсээд бичлэгээ эхлүүлцгээе. Шөндөө сайн унтаж чадахгүй, нойргууддаг, эсвэл одоо их хорхирдаг, мөн одоо шүн босож тийм ээ нэгээс 2-3 удаа босож бие засдаг ийм одоо хүмүүс байх юм бол эхнээс нь дуустал нь одоо сайн сонсороо гэж та бүхэндээ хүсэж байна. За ингээд эхэлцгээе. За өнөөдрийн одоо та бүхэндээ хэлэх зүйл болохоор дорн дахны анагаах ухааны доктор Ким Кёнтэй эмчийн одоо хэлсэн үгийг одоо орчуулж хэлэх гэж байна. Тэр эмчийн одоо хэлсэн заасын дагуу одоо яг амьдралдаа хэрэгжүүл ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг талаар одоо комент бичсэн байсан. Тэрийг та бүхэндээ уншиж танилцуулъя. За энд нэг комент байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Би 76 настай. Шүн төлөөр одоо шээх үед давсаг өвдөж шээхэд маш хэцүү байдаг байсан. Хэлний дасгал хийж эхэлсэн өдрөөсөө хойш сайхан унтаж тухтай шээдэг болсон. Ойролцоогоор 7 хоног л болж байна. Үнэхээр одоо итгэхийн аргагүй. Баярлалаа. Миний одоо 20 жилийн шанал бүр одоо алга болсон гэж байна. За тэгээд дараагийн бас нэг одоо энэ хүний бичсэн комент уншъя. Би 53 настай эрэгтэй төрөв булчирхайн томрол шээс одоо хит их ялгарах. Тэгээд шөнийн цагаар босож одоо бие засдаг байсан. Мэдээж одоо урологийн эмнэлгээс эм авч уугаад дээрдэж байгаач шөндөө шээх гэж 1-2 удаа ингэж босдог. Заримдаа бүр одоо 3 удаа сэрдэг. Би энэ сувг дээр байгаа бичлэг болоод энэ комментүүдийг уншаад 2-7 хоног орчим дагаж хийсэн боловч нэг их ахиц гараагүй учраас урам хугарсан. Гэтэ одоо замдаа бууж өгч болохгүй гэд өдөр болгон хэд хэдэн удаа хийж байсан болж маш одоо гайхалтай өөрчлөлт гарсан. Тэгэд саяны одоо эмчийн хэлсэнчлэн тийм ээ өчигдөр өнөөдөр 2 өдөр дараалан бие засах гэж нэг ч удаа сэрээгүй. Одоо нам сайхан унтлаа. Тэгээ миний хувьд бол үнэхээр одоо гайхамшигтай байлаа. Дасгалыг үргэлжлүүлэн хийх болноо гэж бичсэн байна. За бас нэг хүний одоо сэтгэл уншия. Би 60 настай Америкийн нэгдсэн улсад амьдардаг. Цусны даралт ихсэх хурхрах шинж тэмдэглэрдэг. Одоо худлаа юм шиг сонсож магадгүй баг энэ дасгалыг нэг л удаа хийсэн гэтэл тийм ээ өдөр болгон 1-2 удаа одоо сэрдэг байсан боловч одоо тэхээ болсон. Өчигдөр ч мөн адилхан тийм ээ өнөө оройч гэсэн би одоо тэгсэн ядан хүлээж байна. Үнэхээр гайхалтай. Бас сөүл байдаг найз руугаа энийг одоо явуулсан. Маш их баярлалаа гэж бичсэн байна. За тэг ингээд энэ доор нь бичсэн байгаа одоо хүмүүсийн комментүүдийг одоо уншиж танилцууллаа. За үнэхээр одоо гайхалтай өөрчлөлт гарсан байна. За тэгвэл энэ дасгал маань одоо ямар учиртай дасгал юм бэ гэдэг бүгдээрээ авч үзье. За өнөөдөр та бүхэндээ энэ саяны одоо хэлсэн тийм ээ алдартай эмчийн одоо хэлсэн шүн унтахтаа сайн унтаж чаддгүй 2-3 удаа босч бие засдаг, мөн одоо их хурхирдаг, нойргууддаг ийм одоо хүмүүс зориулсан хэлний дасгал байгаа. Энэхүү одоо хэлний угийн булчин сайжруулах дасгал маань шинжлэх ухаанаар батлагдсан ийм одоо дасгал юм байна. Тэгээ хурхирдаг, нойрны апноэ зэрэгт одоо маш сайн дасгал. Тэгээ нойрны апноэ өвчтөн хүмүүсийн 84% нь шүн босож одоо бие засдаг юм байна. За тэгвэл одоо механизмын товч тайлбарлая. Нойрны апноэ нь хурхирахад хүргэдэг бол хэлний угийн булчингууд сунаж амьсгалын замыг хаадаг. Амьсгалын зам бөглөрөхөд хүчилтөрөгчийн хэмжээ буурч нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээ нэмэгддэг. Энэ тохиолдолд зүрхний цохилт нэмэгдэж, зүрхний цохилт ихсэх үед симпатик мэдрэлүүд идэвхждэг. Симпатик мэдрэлийг цочрох үед шээсийг дахин шингээж өгдөг вазопрессийн буурч шөнийн цагаар шээсийг шалтгаан болдог. Өөр нэг зүйл бол амьсгалын зам бөглөрөхөд цээжин сөрөг даралт үүсдэг. Сөрөг даралт бий болсноор зүрх рүү орж ирэх цус ихсэж, гарах цус багасдаг. Энэ нь зүрх уушгины даралтыг нэмэгдүүлдэг. Цусны даралт ихсэхэд тусгуурын натрий уретик хүчин зүйлийн шүүрэл нэмэгдэг бөгөөд энэ нь шээсний ялгаралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс нойрны апноэ урших зэрэг нь шин шээхэд нөлөөлдөг байна.
Эрсээ сууг хамтдаа суралцъя. Тэгэхээр өнөөдрийн хэлний дасгал нь хурхирах нойрны апноэ шин шээх 3-ыг эдгэх дасгал юм аа. За тэгэд эхлээсээ өмнө та бүхэнд хэлмээр байна. Энэ чинь одоо их амархан дасгал юм байна штэ. Нөлөө байгаа юм уу гэж бодож магадгүй. Маш одоо сайн нөлөөтэй. Тэгээ сая бид нар хүмүүсийн одоо дагаж хийгээд тийм ээ амьдрал нь өөрчлөлт гарсан комментүүдийг уншсан ш тийм ээ. Тийм учраас маш одоо ийм нөлөөтэй сайн дасгал юм байна. Тийм учраас бүгдээрээ тийм ээ дууслан сайн үзээд дагаж хийгээд нойрныхоо чанарыг, амьдралынхаа чанарыг дээшлүүлээсэ гэж хүсэж байна. За нэгдүгээр болохоор одоо энэ хэлний үзүүрийг энэ дээд шидний арт талд ингэж наагаад тэгээд хэлийг тийм дээд тагнаантай хүртэл ингэж сайн өргөж өгнө. За энийг одоо яг 10 удаа хийн. За дараагийн дасгал нь болохоор хэлээ ингэж инлээ одоо сайн гаргаад хэлний үзүүрийг хамар руу одоо маш сайн ойртуулж өгнө. За энийг бас 10 удаа хийн. За дараагийн дасгал болохоор хэлээ сайн гаргаад хэлний үзүүрийг эрүүндээ одоо сайн хүрхийн төлөө хичээнэ. За энэ бас 10 удаа. За дараагийн дасгал болохоор хэлээ гаргаад сайн гаргаад одоо баруун тал руугаа. За энэ бас 10 удаа. За дараагийнх нь болохоор зүүн тал руугаа. За энийг бас 10 удаа. За сүүлчийн 6 дасгал болохоор хэлээ сайн гаргаад ингэ дугуйж өгнө. За энийг бас 10-ын тоонд тийм ээ хийнэ. За ингээд энэ дасгалыг одоо өдөрт 10 удаа 3 сараас дээш хийх юм бол тэгээ саяны одоо зовиорууд маань одоо дээрдэж эдгэх боломжтой юм байна. Та бүхэн маань ингээд тийм ээ хэрвээ ийм одоо ийм эмгэгтэй хүн байгаа бол дагаж хийгээд комент бичсэн хүн шиг тийм ээ дагаж мөрдөөд одоо яг энэ одоо эмгэгээ засаад өөрчлөөд ингээд үзээрэй. Тэ миний хувьд ч гэсэн хичээн та бүхэн ч гэсэн ингээд хичээгээрэй. Хэрвээ үнийг дагаж мөрдөөд тийм ээ таны одоо нойронд өөрчлөлт гарах юм бол та ч гэсэн одоо эрэг сайн өөрчлөлт байх юм бол комент хэсэгт бичиж тийм ээ бусдаагаа хуваалцаарай. Тэгэд аливаа зүйлийг тийм ээ нэг цөөхөө хийгээд өөнд болохгүй байна гэд ингээд үр дүн гарахгүй байна гэж зогсох юм бол амархан тийм ээ. Гэтэл тийм ээ үр дүн гартал ингээд тууштай хийгээд хичээгээд үсэх юм бол тэр хүн одоо ялагч болно. Тийм учраас та ч гэсэн амьдралдаа хийгээд хэрэгжүүлээд үзээрэй. За ингээд өнөөдрийн бичлэг маань ингээд дуусж байна. Энэ бичлэг танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүсэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.